За өнөөдөр бас Монгол улсын төрчөөс ард түмнээ сонгосон улсын их хурл да. Улсын их хурл өнөөдөр улсын их хурл шиг байна. Бас өдөр шөнөгүй гадаа байгаа асуудал, олон асуудлыг ярилцаа шийдвэрлэе. За энэ шүүхийн ерөнхий зөвлөлөөс асуулт байгаа. За нэр дэвшигчээс бас асуулт байна. За энэ шүүх засаглал энэ чинь юу штэ? Бид нар ч одоо олон жил ингээд баахан социализмаар явцсан. Тэгээд шүүх засаглал гэдэг утгаа нэг сайн ойлгохгүй байгаамаа. Энэ хүмүүсийн цалин нь одоо бага байх ёстой. Шударгаас одоо хамааралгүй байх ёстой юм шиг тийм ойлголтыг өгөөд байдгаа. Энэ одоо болохгүй л дээ. За өнөөдөр улсын төсвийн тодтогол ярьж байна. За энэ шүүхийн урсгал зардал энэ бүх юмыг бид нар гасах ёсгүй шүү. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс юу орж ирж байна? Тэрийг хянаад шалгаад батлаад явах ёстой шүү. Энэ дээр анхаарах ёстой. Энэ талаар одоо шүүхийн ерөнхий зөвлөлт төр тайлбар хийгээрэй. За нөгөө талаар энэ сонгон шалгаруулалтаа яаж авбаа? Хичнээн олон хүн өрсөлдөөд хэдэн хүн тэнцэж байна. Энэ улсын дээд шүүхүүд. За тэр нөөцөөс орж ирнэ гэдэг нь ямар учиртай юм бэ? Хэдийний шүүгч нар хизээ орж ирээд байгаа. За энийг нэг ийм асуулт байна. За нэр дэвшигчээс асууя. Энэ бид нар ил тод байдлын талаар баталсан өнгөрсөн хугацаанд. За улсын ер нь шүүгч нар бол маш их хэрэг асуулдаг. За тэр орцсон ч юм уу лифт мэптэнд оцгоноод явж болохгүй. Тийм ч учраас шударгаас үнэтэй харж байгаа. За ил тод нээлттэй байдлын талаар сүүлийн үед ер нь ямар байна вэ? Тэр болгон одоо шүүгч нартай асуугаад яриад байх боломж байхгүй. Бид нэр одоо протоколтой уулзах хэрэгтэй. Хууль тогтоох засаглал бол. За ингээ гүйцэтгэх засаглал янз бүрийн байдлаар их дайрдаг. За хууль хэрэглээний байдал ямар байна вэ? Анханд авахд одоо ингээд асуудлыг шийдсэн байдаг. Гэтэл хяналтын шатны шал өөрөөр шийдэх юм аа. Энэ одоо ямар учиртай яагаад ингэж юм бэ? За энэ одоо орж ирж байгаа энэ авилга хулгай энэ тэр юм бол одоо шийтгэл нь яагаад одоо юм баг байд юм бэ? Шударгаас яагаад тогтохгүй байна? Би нэгэнд болцсон иргэн талаар асуугаад байгаа шүү. Тэр нүүрсний хэрэг, ногоо автобус энэ одоо ард түмний одоо хулгай луваар ингээ явцсан байхад тэр шударгаас байх ёстой шүүхтэр одоо шал эсрэгээрээ шийдсэн ч байд юм уу? Ийм байх юм аа. Энэ одоо хэн буруутай гэж үздэг вэ та нар? Гэсэн ийм асуулт байна. За баярлалаа. За шүүхийн ерхий зөвлөлийн дарга мөнгөн цэцэг 3 дугаар хэмнэлээс хариулт өгье. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. За өнөөдрийн төсвийн тодтголтой холбоотой байр суурийг асууж байна. За хоёрдугаарт сонгон шалгаруулалтын талаар за мөн нөөцөөс нэр дэвшигчгээд ямар утга учиртай вэ гэдэг талаар ийм 3 асуулт асуулаа гэж ойлголоо. За 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт за 21 оны шинээр шүүхийн хууль шинээр батлагдаж за би тэгэд за Монгол улс өөрөөр хэлбэл шүүхийн шинэтгэлд бол эргэлт буцалтгүйгээр бол орсон. За мөн 2024 оны шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр за улсын их хурл шүүхийн шинэтгэлийг дэмжиж за томоохон өөрчлөлтүүдийг бол хийсэн. За нэгдүгээрт бол шүүхийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр шүүх байгуулах тухай хуулиа бол баталсан. За үүнд за шүүхийг тойргийн зарчмаар мөн дагнсан шүүхийн тогтолцоог бол байгуулахаар бий болгосон. За үүнд бол за орон нутаг дахь аймаг дахь шүүхүүд маань бол ердийн журмаар нийслэлдэх шүүхүүд маань бол за тойргийн журмаар бол байгуулагдсан. За мөн түнчлэн дагнсан шүүх буюу хялбар ажиллагааны шүүхийн иргэний болон эрүүгийн хэргийн анх шатны тойргийн шүүхийг бол байгуулсан байгаа. За мөн 2026 оны 1 сарын 1-ээс за гэр бүл хүүхдийн шүүхийг бол байгуулахаар за бидэд анхан болон давзалтах шатны шүүхийг байгуулахаар бэлтгэл ажиллаа бол ингээд хангаад байж байна. За тэгээд энэ өөрчлөлтүүдтэй холбоотойгоор бол төсөв бол сайн батлагдсан гэж үзэж байгаа. За тэгээд энэ ажлыг бас дэмжиж бид нартай бас хамтран ажиллаж байгаа бас их хурлыг бол бас их хурлдаа бас талархах зүв байхаа. За гэвч за энэ оны 25 оны төсвөөс
За одоо тодтолглоор за гэр бүл шүүхийн асуудал, за цахимжилт, за мөн түүнчлэн ил тод нээлттэй байдлыг хангах хүрээнд шүүх хуралдааныг нээлттэй явуулж агаад энэ ажлыг хангах хүрээнд бол за тоног төхөөрөмжийг бол тоног төхөөрөмж болон эд хогшил урсгал засвар за энэ тоног төхөөрөмжийн бол энэ зардлыг бол хассан ийм үзүүлэлт бол байгаа. За мөн түүнчлэн энэ захимжуулалттай холбоотой бол өндөр хурдны сканер, за тоон гарын үсгийн тоног төхөөрөмж, за сүлжээний ажлууд зэрэг энэ тоног төхөөрөмжийг бол хассан байгаа. За бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээнд дээр яг шүүн таслах ажиллагаатай холбоотой үйл ажиллагааны үндсэн зардал бол иргэдийн төлөөлөгч, эвлүүлэн зуурчлагч, за орчуулагч шинжээчийн зардлыг бол энэ хассан ийм үзүүлэлт бол байгаа. За мөн түүнчлэн энэ оронтой хүний нөөцтэй холбоотой цалин хөлс урамшууллыг бол хассан. За энэ бусад байгууллагаас ямар ялгаатай юм бэ гэхээр энэ дээр бол заавал хэлэх ёстой нэг асуудал байгаа. За шүүгчийн сонгон шалгаруулалтын тухайд бид нар 22 оноос хойш нийтдээ 9 удаагийн сонгон шалгаруулалт явуулж байна. За ингээд 53 дугаар тогтоолоор бол нийт 699 шүүгч байх ёстойгоос бид 2025 оны төсөвт 624 шүүгчийн бол цалин урамшууллыг бол төсөвт бол батлуулж чадсан. За гэвч одоо энэ төсвийн тодтолглоор яа харахгүй шүүгчийн орон тооноос бас хасгаар орж ирж байгаа. За яагаад асуулт гарч ирж байна? Яагаад шүүгчийнхээ оронтойг нөхөж чадахгүй байгаа вэ гэхээр 9 шүүгчийн сонгон шалгаруулалт болоход нийт 10 хүрэхгүй хүн бол энэ сонгон шалгаруулалтад бол тэнцэж байна. Тэгээд бид сул орон тооны нөхөн бүрдүүлэлт за шүүгчийн тухайд болохоор 36% байгаа гэж бол хэлж болно. За захиргааны ажилтны тухайд бас мөн асуудал дагуулад бас 216 захиргааны ажилтныг бол цомготгоор бол 216 ажилтны цалин урамшууллыг бол хасгаар орж ирж байна. За тэгээд захиргааны ажилтны тухайд бол за 2020